Сайн бацхан үзэгчдээ 60 телевизийн өвтгөөс өмнө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид хүүхдийн осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ сэдвээр ярилцах болно. Ингээд бид нэвтрүүлгээ иргэдээс асуусан асуултаар эхлүүлье. Тэр талаар бол одоо сайн мэдэхгүй байна. Ямарсан хөлдөлт мөдөл шаталт маталтууд эмнэлгийн байгууллага хандах. Одоо нэг сайн бол мэдэхгүй. Гэхдээ бол нэг гэрийн нөхцөл нэг хөөдөө усна гарын дүрх юм уу тий. Тэгээд сахар махар төрөх гэдэг хүмүүс тэгээд тийм нөхцөл тэгээ болохгүй тэгээд шууд тэгээд эмнэлгийн тусламжлаад. За мэднэ. Савнгаар үрж. Би л эхэжс тусламж авна. Эмнэлэгт очиод өгдөг. Аха. За дулаан яваарай заяа. Малгайгаа өмсөрэй. За баярлалаа. Өвтгөөс өмнө нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч эрүүл мэндийн газар. Өвтгөөс өмнө нэвтрүүлэг студиэс та бүхэнд хүрч байна. За энэ өдрийн дугаараар хүүхэд аюулгүй орчин сэдвийн хүрээнд бүсийн онцлогын эмчилгээний төвийн гэмтэл савг заслын хэмж эдэр зэрэгтэй ярилцах болно. За сайн байна уу та энэ өдрийн минь төргий? Сайн байна энэ өдрийн минь. За нэвтрүүлгийн эхэнд та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Намайг Цөвгийн хүүхэд эдэр зэрэг гэдэг 2013 онд хүний хэмжээрлэр төгссөн 17-оос 19 оны хооронд гэмтэл савг засалж мэргэжлэр Улаанбаатар гэмтэл савг судлах үндэсний төвд нарийн мэргэжил хийжсэн байгаа. Одоо бүсийн онцлогын төвд гэмтэл савгийн засалж хэмжээр ажиллаж байгаа. За сүүлийн үед ер нь ямар одоо гэмтэл осол илүү манай аймагт ер нь зөнхөлж ийн вэ хүүхдийн? Ер нь бол үйлдвэрлэл хотчлт нэмэгдэж байгаатай холбоотой осол гэмтлийн шалтгаанууд нь тэргээд дагаад нэмэгдэж байгаа. За нийт ер нь бол 2022 оны хэмжээнд 1211 гэмтэл савгийн одоо тохиолдол бүртгэгдсэн байдаг. За дэлхийд бол ер нь бол жилд дунджаар 5.8 сая хүн осол гэмтээс болж нас орж байдаг. 600 орчим сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байдаг. За ер нь бол 5 секунд тутамд нэг хүн осол гэмтэн шалтгаанаас бэртэж гэмтэж байдаг. За манайханд бол энэ жил өвлийн үйлрэл хүүтэн ихсэнтэй холбоотой ер нь галтаргаа голгоо уналтууд ер нь их хамгийн их тохиолдол бүртгэж байгаа. Амбулаторийн болон хүлээн авах үйлчлэгийн бараг 50% нь одоо 10-ны бараг 5 унж гэмтэж байгаа шалтгаанаас л ирж байна да. За тэрхүү осол гэмтлүүдийн ерөн шалтгаан нь юу вэ? За шалтгаан нэг юм бол одоо галтраа гуулгаа ихснээс болж одоо хүмүүс болон хүүхдүүд ихвчлэн настай хүмүүс явгнаас унаж бэртэх. За тэгээд зам тээврийн ослууд нэмэгдэх. Замын одоо галтраа гуулгаа их байснаас нэг хэсэг одоо зас их орж нойтон зас орсноос замын галтраа их байсан. Тэрнээс болж зам тээврийн ослууд нэмэгдэж байна. За мөн өвлийн хүүтэнд нөгөө сургууль цэцрэг хамрагчанд бол хүүхдүүд нөгөө нэг харж гэртээ байдаг шалтгаалж одоо төлөгдөл ахын төлөгдлүүд их ирж байна. За мөн бас хөөдөө гадаа хүүдэд холбоотой том үний осголт хөлтөлтүүд одоо хамгийн голчлон тохиолдож байна да. За тэгвэл хүмүүс одоо нөгөө ямар нэгэн осол бэртэл гарсны дараа те шууд ингээ анхны тусламж үзүүлэх ингээ мэдлэггүйгээс болоод магадгүй хүндрүүлдэг гэж магадгүй те. Тиймэрхүү асуудлаас болоод бас хүндэрж байгаа асуудлууд байна. Энэ бол ер нь манай Монголд бас хөвчлэн тохиолддог. За гэмтэл савгийн салбар бол сүүлийн нэг хэдэн жил ахиу хурдтай илүү хөгжиж байгаа салбар. За тэргээд байгаа нөгөө ард иргэдийн мэдээлэл бас хагас нь тутмаг муу байдгаас нөгөө бариач нараар явах. За хүүхдийн шахахыг бол одоо нөгөө төлөгдлийн шахахыг гэртээ янз бүрийн сахар дүрхэх, одоо гутлын доос дүрхэх, айс өөртөө дор мэдэн гэрийн нөхцөлд боох. Тэгээ хоёр дахь нэг дээрээс халдварлуулаад хүндэрсөө нэвлэгт хандах тохиолдлууд бас тодорхой хэмжээнд бол бас байна. Тэгээ тийм учраас биднээс нөгөө одоо 2001 оны засгийн газар 211 дээр тогтоолоод жил болгоны нэг сарыг одоо нэг осол гэмтээс сэргийлэх сар болгон зохион байгуулж байна. Тэрийг манай аймгийн эрүүл мэндийн газар болон бүсийн онцлогын төв аймгийн тамгын газар нийлээд энэ сарыг болонгууд одоо нэг сарыг хүүхд аюулгүй орчин гэсэн сэдвийн хүрээнд бол хийж байгаа. За тэгвэл одоо ингээд зөнхлөөд байгаа ихэвчлэн гараад байгаа энэ осол гэмтлүүдэд анхны тусламжийг ер нь яаж үзүүлэх ёстой вэ? Жишээлбэл төлөгдөлт, хөлтөлт гэхэд те. За одоо хамгийн наазах нь одоо 70 58 103 гэдэг манай одоо нэг дуудлага авдаг төрийн тусламж утас байдаг те. Тийшээ хамгийн эхлээд одоо яаж ирэх боломжгүй бол тэндээс зөвлөгөө авах шаардлагатай. Одоо утас өрн телефон хөгжсөн учраас аль одоо аймагт буюу одоо нэг төв суурин газар байгаа тохиолдолд төлөгдлээ гэхэд зүгээр гэрийн нөхцөл маш цэвэр хүүтэй усаар бүр цэл үүд юм лээ зүгээр бүлийн усаар
угаад цэвэрлээ. Тэгээд эмнэлгийн нөхцөлд автарч буулгах шаардлагатай. Анхны тусламж зав авагдсан тохиолдолд хойст хүндрэл нь бага байдаг. Анхны тусламж буруу авагдсан юм өөртөө гэртээ дур мэдээд авах юм эсвэл оройт авагдсан тус тэдий чинийгээрээ хоёр одоо хүндрэх магадлал нь өндөр байдаг байна. Өвдгөөс өмнө нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч бүсийн оншилгоо амжилгааны төв. За нэг осгож хөлдсөн тохиолдолд бас ямар арга хэмжээ авах анхны зөвлөмж. Хамгийн одоо осголт гэх юм бас тусдалд осголт бол ерөнхий биеийн осголт тий. За хөлдөлтөд зөвхөн мөчтөд одоо удаан гадаа байнаас захын мөчт гар хөл чих хазар хайрагдах хөлдөх ийм тохиолдол бас одоо сая хүйдэрсэнд холбоотой байна. За ерөнхий биеийн осголт ирсэн тохиолдолд хүн бол нөгөө хамгийн түрүүнд хүүтэн хувцас тайлах одоо гаднаас орж ирээ тийм үү, нэг дулаан газар бол халуун юм уух иймэрхүү одоо анхны тусламжаа өөртөө үзүүлчихэд тэгээд дулаан хүнжилд орох тийм халуун галын хамгийн нэг түрүүнд ердөө өөртөө тэр юусэн одоо гаднаас орж ирсэн дулаан хувцсыг л биеэсээ хамгийн түрүүнд салах шаардлагатай. Тэгээд тэрнээс тэр хүүтэн хувцастайгаа байж дотроос нь халуун юм уугаад ч юм уу эсвэл тэрнийхээ гадар одоо нэг дулаан хүнжил нөмрөөч юм бол шаардлага бол одоо арга хэмжээ авахд буруу болох нь шүү дээ. Хамгийн түрүүнд хүүтэн хувцас тайлж дулаан газар ороход тэрийгэ тайлах хэрэгтэй. Тэгжиж халуун юм уухтай бие ерөнхий дулаан температураар нэмэгдүүлэх арга хэмжээ авч болно. За хөлдөлтүүдийн мөчтүүдийн хөлдөлтүүдийн үүдэх юм бол бас мөн адилхан тэр бол эмнэлгийн нөхцөлд авагдах арга хэмжээ байхгүй. Тэгэхээр заавал эмнэлэгт ирж үзүүлээд одоо өөртөө хөлдсөн л гэж бодож байгаа бол одоо цайрсан, хөхөрсөн, харалсан тийм үү бүр гүн хөлдөлтүүд бүр мөчт нүүрс шиг бол харалцдаг байхгүй. Тэгэхээр тийм тохиолдолд хүртэл манайх өөртөө явж бүр тийм харлуулаад орж ирдэг. Одоо ямар ч эмчилгээ авах боломжгүй тайрах хэмжээнд очиж. Тэгэхээр тэрнээс өмнө эмнэлэгт үзүүлээд анхны тусламж авах шаардлагатай. Тэгээ бид нар өөртөө очиж энд нь үнэлж чинь, ангилж чинь шаардлагатай нэг цаг наавна. Хүүхдийн одоо нөгөө гэрте байх хугацаанд ах хослол гараад байна гэсэн шүү дээ. Жишээлбэл ямар хослоод илүү гарч байна. За манайх бол одоо орон дээрээс ойчих хараа яналтнууд орон дээрээс ойчих сандал дээр ойчих одоо барилжааны нэг ойчих одоо дандаа уналтуудын шалтгаанууд юм зөнгөлдөг. Дараагаас нь бол одоо нөт түлэгдэлт хүүхэд бол одоо өвлөөлөлт галлага гэсэнтэй холбоотой өвлийн үрэлэл бас байна онцлогоос. Давхар эцгийн хараа хяналт бас муу байд. Усаа буслагчаад аяган тийгээд хөргөө ширээн дээр тавьчих тийм айс буслагчтайгаа залгаад тавьждаг. Эсвэл бэлэн гом агшаагаад халуун бэлэн гомонгоо нөгөө ширээн дээр тавьждаг. Иймэрхүү байдлаас бол нөгөө бага насны хүүхдүүд чинь тэр халууныг мэдгүй өөрлөгөө датах, дээрээс асах, гараа дүрх тиймэрхүү тохиолдлууд одоо бас маш их байна. За тэгээд давхар зам тээврийн осолт манайхан хүүхдээ аваад оролцохдоо маш буруу оролцдог. Хүүхдийн бүс зүйлүүд, хүүхдийн суудал зүйлүүд тэрнээсээ болоод бага насны хүүхэд одоо аваарч цонхоо шидэгдэх, амь нас алдах, эрсдэх те хойштоо одоо дөрөвжний хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй насны хөгжлийн бэрхшээлүүд болох. Ийм хүүгийн бас их байна. За Дорнод аймгийн хэмжээнд энэ хүүхэд аюулгүй орчин сарын аяны хүрээнд юу ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа вэ? За энэ бол аяны хүрээнд бид нар олон нийтэд чиглэсэн одоо нэг урьдчилан сэргийлэх аргууд өвдснөхөөс өмнө бол урьдчилан сэргийлэх өвдсөн одоо анхны тусламжаа яаж авах уу гэдэг тиймэрхүү одоо сургалт мэдээллийн ажлыг л одоо төлхөө хийж байна. Эрүүл мэндийн газар, өсвөр насны төв аймгийн таван газар нийлээд. За тэгэхээр манай нэвтрүүлгийн нэр бол өвдгөөс өмнө. Тэгэхээр өвдгөөс өмнө ямар нэгэн эрсдэл гарахаас өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар танд мэдээлэл өгж байгаа. Тэгэхээр ямар нэгэн осол гэмтлийн өмнө одоо зөнхлөд байгаа осол гэмтлийн өмнө хэрхэн ер нь яг одоо урьдчилан тий ингэж болохгүй шүү гэсэн бас нэг тиймэрхүү зөвлөгөөг үзэгчтэй өгвөл. Тэгээ ер нь бол одоо галтраа уулгаад байгаад одоо хатуултаа гутал өмсөхгүй байх ч гэдэг юм уу тийм үү. Галтраа дуулгаад байгаа одоо хоёулын явахдаа суугдалцаж алах гэж байна. За гэрийн нөхцөлд бол ахын төлөвлөл, хүүхдийн төлөвлөлүүд бол эцэгүүд бүрэн 100% одоо сэргийлэх боломжтой. Тэр одоо нэг гэрт хүүхд одоо хөдөлгөөнтэй үед нь одоо тийм халуун зүйлсийг бид нь ойрхон байлахгүй байх, өдөр болгон хараа хяналттай байх, гэрт нь одоо ганц хоёуланг нь орхихгүй байх иймэрхүү шаардлагатай. Зам тээврийн осол гэх юм бол одоо нэг яг нэг зам тээврт оролцох, замын хөдөлгөөнд оролцохтой цаасан заасан дөрмийн давуу хүүхдийн суудлын зориултын суудлын бүсийн зүүлгэх. Тэгээ үнэхээр одоо ер нь бол осол гэмтэлчээр дандаа санамсаргүй одоо ихэвчлэн явж идэг бас одоо тийм учраас нөгөө болцсохгүй эртлээс хүн болгон сэргийлэх ёстой. Өвдгөөс өмнө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард бүсийн онцлогын эмчилгээний төвийн гэмтэл согог заслын эхэмч Идэр Зориг оролцлоо. Өвдгөөс өмнө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Энэ удаагийн дугаараар бид хүүхдийн осол гэмтлийн талаар багц гисэн зөвлөгөөг та бүхэнд хүргэсэн гэж найдаж байна. Өвдгөөс өмнө сэргийлье.